Анар Ану хоёр цахим мөнгөний тухай ярилцсан нь. Нэгэн сайхан нарлаг өдөр Анар Ану хоёр цэцэрлэгт хүрээлэнд суугаад янз бүрийн зүйлсийн талаар ярилцаж байлаа. Хөөх Ану, чи шин цамцтай болсон юм уу та? Ёстой гоё цамц үн шүү. Харин тийм байгаа үед өчигдөр эгч маань надад авч өгсөн байхгүй юу? Гэхдээ эгч маань дэлгүүрийн худалдагчид бэлэн мөнгө өгөлгүйгээр зүгээр уцаараа төлөөд л авчихсан. Би гайхаад эгчээсээ асуусан чинь цахим мөнгөөр төлсөн гэж байсан. Цахим мөнгөө? Тэр нь юу юм бол? Харин би ч асуучихсан. Цахим мөнгө гэдэг нь утсан дотор байдаг мөнгийг хэлдэг гэсэн. Цаасан мөнгө шиг хоол, хувцас авах боломжтой. Бас бусад хүмүүс рүү шилжүүлж болдог. Бас банкны дансанд байдаг мөнгнөөс ялгаатай. Гол нь утас юм уу, компьютерийн аппликейшн дотор байдаг болохоор цаасан мөнгө шиг авч явах шаардлагагүй юм лээ. Тэгэхээр бидээ авч явж байгаад алдчихвээ гэж санаа зовхгүй. Бас цахим мөнгөөр төлбөрөө төлбөл заримдаа илүү хямд байдаг гэсэн. Тийм үү? Ямар гоё юм бэ? Гэхдээ нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй гэхээр сони юм аа. Санаа зовлтгүй. Цахим мөнгө нь ардаа мөнгөөр баталгаажсан байдаг учраас итгэж болно. Хамгийн гол нь ийм баталгаатай цахим мөнгийг хэрэглэх ёстой. Сүүлийн үед криптовалют гэж яриад байгаа. Тэр бол цахим мөнгө биш. Баталгаа байхгүй гэдгийг анхаарах ёстой гэсэн шүү. Чи ястаа сайн мэдж авсан байх шүү. Тэгэхээр цахим мөнгийг яг л цаасан мөнгөтэй адил болгоомжтой хэрэглэх ёстой юм байна. Яг зөв. Хариуцлагатай байхад л болно шүү дээ. Би ч хариуцлагатай хүүхэд шүү. Ийхүү Анугийн шин цамцны тухай яриа хоёр найзыг бас нэг шин мэдлэгтэй болгосон бөгөөд цахим мөнгө гэдэг нь ямар нэгэн эд шидтэй зүйл огт биш. Түүнтэй яг л бэлэн мөнгөтэй харьцдаг шиг хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг ойлгуулсан билээ.